Энэ хоёр одоогийн дараагийн их жаргал нэмд орж наруулвал хоёулаа ган болд хурц гэдэг хоёр хүний оронд томилогдсон. Тэгэхээр хууль бол юу гэж юм нэхэр хууль бол хүний оронд томилогдсон бол нөгөө эхний оронд нь болсон хүмүүсийн 6 жилийн бүр эрхийн хугацааг гүйцэнэ. Тэгээ хугацаа чинь дууссан шүү гэдэг хуультай. Тэгэхээр энэ хоёр хүний хугацаа ган болд хурц гэдэг хоёр даргын хугацаа дууссантай зөв дууссан байна. Тэгэхээр хугацаа нь 2011 оны 11 сар гэхээр 2017 оны 11 сард хугацаанд дуусчихэд байгаа. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа дуусаа гэдэг асуудал байхгүй байна одоо. Хуулийн дагуу байхгүй болсон. Тэгэхээр тэр бол одоо улсын хурлын ажил болж яаж байгаа. Тэгээ хамгийн гол нь ажиллаа хийж чадахгүй байна. Хугацаац нь дууссан байна гэдэг хоёр шалтгаанаас олж байгаа. Тэгээ ажиллаа хийж чадахгүй байгааг хэн үнэлт хүмүүс юм гэхээр дэлхийд даяар энэ 200 улсын авилгыг хэмждэг байгууллага байна. Transparency International авилгын индексийг тогтоодог. Авилгын индексийг тэгээ олон жил тогтоогод ирсэн. Тэрийг одоо аль ч улсын төрийн байгууллага нь үнэн гэж үзээд арга хэмжээг авдаг. Энүүгээр энэ хоёр хүн томилогдсноос хойш манай байр 31 байраар хурсан байгаа. Одоо юу гэдэг 80 эдгээр байранд явж байгаа. Нэгдүгээр байр бол огт авилгагүй болсон шүү дээ. Гэтэл бид нар энэ хоёр хүнийг томилогдохоос өмнө 80 хэддгээр байранд байсан чинь одоо 100 хэддгээр байранд орчлоо шүү. Тэгэхээр энэ 31 байраар хурсан энэ хоёр ажиллаа хийж чадахгүй байна. Хоёрдугаарт энэ хоёрыг ажиллаа хийж чадахгүй байгааг ерөнхийлөгч ихэнх аймагуд ихэнх дүүргүүдтэй ингээ уулзалт хийхээ өстой бас мэдсэн хүмүүс бол мэдээлэл өгсөн байгаа. Наад хоёр ч ажиллаа хийж чадахгүй байна соёл гэдэг. Тэгээ энэ бүх шалтгааныг ингээ бичсэн байгаа.